Нана, энэ галавлит гэд юу хэлээд байгаа юм бэ? Гэби огш ихтэд амар ойлгомжтой тайлбарласан штэ. Би яагаад нөгөө нийлэгний ажилд дайрлагдаад чулуу авчихсан байсан шүү дээ. Өө, нэрээ тийштэй. За одоохон. Социализмын үед бүх зүйлийг үзэл сурталд нийцүүлэх хэрэгтэй болдог байж л дээ. Ийм дутаг зохиол, хэвлэл мэдээлэл, кино, жүжиг, дуу, хөгжим гээд бүх л зүйлд үзэл сурталын хатуу хяналт тавьдаг байж. Лавлит гэдэг нь тэр хяналтыг хэрэгжүүлдэг газар нь багхгүй юу? Яагаад бүх юмыг үзэл сурталд нийцүүлэх ёстой гэж? Яах вэ? Ямар ч өмчгөө, хувийн зорилгогүй хүмүүст итгэл өгч, ирээдүйд бүх юм сайхан болно. Түр бүхнийг сайн сайхнаар зохицуулж өгнө гэсэн итгэл төрүүлэх гэж л тэгдэг байсан байхгүй юу? Гэхдээ нийтээрээ ядуу тарцыг амьдарч байхад хэн тэрэнд итгэх юм бэ? Харин тэгээл хатуу хяналт цензуур тавьж, альва эргэлзээ төрүүлэх шүүмжилсэн зүйлсийг тас хорж, болж байна, бүтэж байна, гой болох гээд байна. Яг гой болох чийтэл ангийн дайснад хорлоод байна гэд давтан хэлээд байхаар хүмүүс итгэждэг байсан байхгүй юу? Нөгөө худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг чинь тэр байсан байж, тийм үү? Ердөө 30 жилийн өмнө монголчууд нэг намын дангаар ноёрсон үзэл сурталын хатуу хяналт дор чөлөөтэй бүтээн төрөх, эвлэн нийтлэх, шүүмжлэх, өөр өнцгөр сэтгэх өчүүхэнч ирэхгүй байсан.